За мэдсэн үзэгчдээ онцлог сэдвийн шинэ дугаар эхэлж байна. За нээлттэй хувьцаат компани гэдэг нь зөвхөн хэдэн хүний өмч биш, харин олон нийтийн өмчлөл байдаг хөрөнгийн бирж дээр хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг бизнесийн байгууллага юм а. За та бүхэнд энгийн жишээр тайлбарлая. Нэг иргэн хүнсний үйлдвэрлэл эрхлэх гэтэл 100 сая төгрөг хэрэгтэй болсон. Үүнд хамгийн ойр нэг сонголт байгаа нь банкнаас зээл авах. За хэрвээ бизнесийн зээл авбал хүү төлнө, барьцаа тавина. За та ашиг гаргасан ч гаргаагүй ч зээлээ хүүтэй хамт төлнө гэсэн үг. Харин давхар ийм эрсдэл хүлээхгүй тулд хөрөнгийн зах зээлийг сонгох зам бий. За жишээлбэл тухайн иргэн бизнесээ 1000 шиг хувьцаа олгоно. За нэг хувьцааг 100 мянган төгрөгөөр зарлаа гэж бодоход за 100 хүн энэ хувьцаанаас хөдөлж авахд та үр тавилгүй 100 сая төгрөгтэй болно гэсэн. За танаас гадна 100 хүн энэ босголцсон үйлдвэрийг хамтран эзэмшин нэг үгээр эрсдлийг хувааж боломжийг хамт ашиглаж байгаа хэлбэр. За энэ бол энгийнээр тайлбарласан хөрөнгийн зах зээл, за үр дүнд нь бизнес томорно, ажлын байр бий болно. Хувьцаа эзэмшигчид оруулсан хувьцааныхаа үр шимийг жил бүр хүртэнэ. За талууд бүгд эрсдлээж хуваана, ашигаач мөн хуваана. За яг ийм зарчмаар үр шимээ хүртэж яваа хүмүүс бол ардын хувьцаа эзэмшигчид. Цалингаа цалин, тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдарч байгаа хүмүүс за хизээ мөнгө орж ирэхийг хүлээлгүйгээр хөрөнгийн зах зээлийг сонирхож за тэр дундаа ард санхүүгийн нэгдлийн хувьцааг Монголын 100 гаруй мянган хүмүүс эзэмшиж байна. За эдгээр хүмүүс эхнээсээ 2025 оны үр шимээ хамтдаа хүртэж эхэллээ. За энэ өдрийн мэндийг хүргэе нийт хувьцаа эзэмшигчтэй. За би ард кредит банкуй санхүү байгууллагын анхны хувьцаа эзэмшигч. За үүнд их бахархалтай байдаг тий. Өдөө 15 жил цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. Ер нь манай нар санхүүгийн нэгдлийн жишг болсон энэ хувьцаа эзэмшигчдийн тайлан тавьдаг хурал тийм ээ жишг болсон маш тийм үлгэр дуурайлтай санхүүгийн ил тод байдлыг илэрхийлдэг тийм шилэн тийм сайхан арга хэмжээ болдог л доо. Тэгээ хувьцаа эзэмшигчтэй бас өргөн мэдлэг өгдөг. Одоо өнгөрсөн ондоо яг юу болоод өнгөрсөн. Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөөр яг юу хийсэн, үр өгөөж нь юу хийсэн. Мөн дээр нь ноог дашиг тараадаг. Бас энийгээрээ бас давуу талтай өгөөж өгдөг. Одоо ер нь 15 жилийн ингээд өндөрлөлтөөс харахад манай ард санхүүгийн нэгдэл болон ард кредит банкуй санхүү болгон маш сайхан өргөжсөн байна. Тэ хөрөнгө нь өссөн байна, өгөөж нь өссөн байна. Маш их баярлж байна. Хувьцаа эзэмшигчтэй маш өгөөжтэй байна гэж дүгнэж байгаа. За би ард санхүүгийн нэгдлийн хувьцааг ер нь 2021 оноос хойш ер нь бүх хувьцаагийн сонирхож эзэмшиж байгаа. Тэгээд цогцоорно гэдэг утгаараа одоо нэг бүх охин компани хувьцааг нь эзэмшдэг байгаа. Өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн хурдлын үеэр болохоор ард кредит одоо ногдол ашиг энэ жилээс тарааж ихсэн тэрэнд бол баяртай байна. Тэгээд саяхан ногдол ашгаа хүлээж авсан гадаад улсад амьдарч байгаа хөрөнгө оруулалт хийх одоо нэг боломж хайжгаад тэгээд ард санхүүгийн нэгдлийг сонгоод бид нэр хувьцаа болон койнд нь хөрөнгө оруулалт тэгээд одоо хүртэл хамтарч ажиллаад явж байна. 21 оноос нөгөө арткойн айгүйх бүүн болол зах зээл дээр те бужигнаа үүссэн. Тэр үед бол арткойнд бол хөрөнгө оруулсан хүмүүс айгүйх байдаг. Тодорхой хэмжээний зарим хүмүүс нь өндөр дүн дээр авсан те. Тэгсээр нэ яг арткойны хоцоод экосистем болон блокчейн технологи өнөөдрийн яг энэ ард санхүүгийн нэгдлийн охин компаниуд дээр явж байгаа экосистемийн хүрээнд хэрэглээг нь айгүй сайн ойлгочихсон. Одоо өнөөдөр биткойн ямар үнцэнтэй байгаа вэ, яадаг вэ гэдгийг харьцуулаад мэддэг хүмүүс маань арткойнд бол айгүй хөтлөхгүй хөрөнгө оруулсан байдаг. 17-8 мянган гишүүнтэй болчихсон. Энэ дундаа бас нэг өөрийнхөө бизнес цалин орлогоос гадна энэ төмөр ард хөтөлбөрийн хүрээнд бас нэмэлт орлоготой болоод яваад байгаа. Айгүй давуу талууд энэ дээр бас бий болж байгаа л да. Нөгөө талаа компаниудынхаа бас борлуулалтыг айгүй сайн дэмжиж байна. 100 гаруй мянган хувьцаа эзэмшигчдтэй ард санхүүгийн нэгдэл хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж дуусгалаа. Жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг хөрөнгө оруулалтын 7 хоногоор ард санхүүгийн нэгдэл болон түүний хамаарал бүхий 8 нээлттэй компани хурлыг хувьцаа эзэмшигчдийн өмнө нээлттэйгээр тайлгналаа. Энэ хурлын хамгийн ихний зогсоол нь ард санхүүгийн нэгдлийн охин компани болох ард кредит банк бус санхүүгийн байгууллага хувьцаат компани лээ. За ард кредит компани 2019 оноос нээлттэй компани болсноос хойш тасралтгүй хувьцааны ногдол ашиг хуваарлж ирсэн. За өнгөрсөн жил санхүүгийн салбарт сорилт ихтэй амаргүй цаг үе болж өнгөрсөн ч нийт ашигын дүнгээсээ 1 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдтэй хуваарлахаар болсон гэлээ. За 25 он бол банк санхүүгийн салбарт бол нэлийн хүнд жил байсан. Мэдээж зохицуулагч байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэр томж, журам зааврын нийслэлийг хангаж үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд бол макро орчны судалгаагаар бол зохицуулагч байгууллагаас одоо зээлийн дарамт өндөр байна. За энэнийг одоо багасгах зорилгоор бол журмын өөрчлөлтүүдийг бол хийсэн.
За нэг биш 2 удаа хийсэн. Тэгээ энэ маань бол санхүүгийн салбарын доктортой явж байгаа энэ үйл ажиллагаанд бол нэлээд бас челленжтэй тийм жил байлаа. Илүү ашиг олох зүйлдээ өргөн оруулалт их зүйлээ буцаагаад нөгөө санхүүжуулалтаа авч байгаа харилцагч нартаа өгөө явууц учраас тэлэх ямарч боломж бол байгаагүй. Гэхдээ тэлээд одоо энэ ашигыг бий болгоно гэжсэн бол илүү доктортой байраад ашгаа бол төлөвлөснөөсөө бол 80 гаруй хувьд эзэмшигчийн хувьд бол ирээдүйд бол энэ ногдол ашгаа аваад компанидаа ихтгэл төгс явах учраас бид нар энэ одоо хөвсцэн одоо ногдол ашиг авдаг энэ харилцагчийн ойлголтыг бол бас тасалхыг хүсэхгүй байгаа. Мэдээж гүйцэтгэл бол төлөвлөлт удирдах зөвлөлийг болвол макро орчны ямар нэгэн нөлөөллийг бол маш одоо сайн судлаад шийдлүүдийг бол гац гаргалгаануудыг бол олоо явах гэдэг ийм л зорилготой баг шүү дээ. Тэгээд тэр ажлаа бол бид нар бол сангалтаа сайн бас хийлээ. Мөн 30 гаруй жилийн түүхтэй ард даатгал хувьцаат компани өнгөрсөн жилийн үйл ажиллагаагаа тайлагнаж хөрөнгө оруулагчдаа 1 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарлжээ. Өнгөрсөн жил ард даатгал компани 180 мянган гаруй даатгалын гэрээг байгуулсан. Ингээд 12 мянган даатгалын тохиолдолд 20 тэрбум төгрөгийн нөхөн олгорыг олгосон байна. Өөрөөр хэлбэл өдөр бүр 80 сая төгрөгийг даатгуулагч нартаа нөхөн төлбөр болгон өгчээ. За эдгээр жолоочийн хариуцлагын даатгал дээр алдагдал хүлээсэн ч ашигт ажиллагаагаа дэмжих хүрээнд хит хитэн шийдвэрийг гаргасан. Үр дүнд нь хуримтлагдсан ашгаасаа дөрмийн сангаа 3 дахин нэмэгдүүлсэн байна. Бид бол өнгөрсөн жилийн цэвэр ашгаасаа одоо 30 орчим хувь буюу 1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тараахаар юм баяртай мэдээ байна. Хоёр дахь одоо чухал өөрчлөлт бол бид хуримтлагдсан ашгаасаа дөрмийн сангаа нэмэгдүүлж байгаа. 3 дахин нэмэгдүүлж байгаа. Энэ бол бас компани маань одоо хувьцаа эзэмшигчдэд бас нэг эерэг мэдээлэл болж хүрэх бах. За 3 дахь нэг асуудал бол бид өнгөрсөн жил нийтдээ ер нь 180 гаруй мянган даатгалын гэрээг байгуулсан байна. За нэг 40 тэрбум төгрөгийн даатгалын хурамж болоод нийтдээ нэг 12 мянган даатгалын тохиолдолд 20 тэрбум одоо төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна. За өөрөөр хэлбэл бид нэг өдөртөө 80 орчим сая төгрөгийн нөхөн төлбөрийг бол ажлуудад болгон төлж одоо энэ даатгуулагчтайгаа одоо гол хүлээсэн үүргээ одоо амжилттай биелүүлсэн байна. Айдакс бирж өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа. За компани зүгээс олсон ашгаасаа DAX-д токен эзэмшигчдэд ашиг хуваарлах болсноо албан ёсоор зарласан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан нэгэн чухал үйл явдал болсон юм а. За хөрөнгө оруулалтын 7 хоногийн 3 дахь өдөр өнөөдөр Айдакс биржийн хамт олонны хувьд бол биржийн онцлог үйл явдлууд 725 оны тайлангаа мөн DAX-д токен эзэмшигчдийн хурлыг амжилттай зохион байгууллаа. Ерөнхийдөө энэ удаагийн хурлаар гарсан шийдвэр нь DAX-д токен эзэмшигчдэд Айдакс биржийн цэвэр ашигын 30%-ийг олгохоор шийдвэрлээд олголтоо хийлээ. Ийхүү хувьцаа эзэмшигчдтэй ногдол ашиг хуваарлаа зогсохгүй хэд хэдэн онцлог шийдвэрүүдийг энд танилцуулсан юм а. За тодорхойлбол ард санхүүгийн нэгдэл хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхээр болсноо хувьцаа эзэмшигчдтэй зарлалаа. Өөрөөр хэлбэл төвлөрсөн уламжлалт удирдлагын загвараас татгалзаж илүү хамтын үйл ажиллагаанд тулгуурлан шийдвэр гаргаж ил тод байдлыг чухалчилсан орчин үеийн загварчлалыг нэвтрүүлж Монголын санхүүгийн салбарт анхдагч боллоо. За дан ганц гүйцэтгэх захиралд бүх шийдвэрээ даатгах бус олон хүмүүсийн нэгтгэсэн гүйцэтгэлийн удирдлагын багийг бүрдүүлжээ. Санхүүгийн нэгдэл удирдлага засаглалын хувьд өөрчлөлт хийж байгаагаа зарлж байна. За ер нь энэ бол Монголын түүхэнд баг анх удаа болж байгаа болов уу гэж бодож байна. Бидний мэддгээр ямар ч компани дээр нэг хүн гүйцэтгэх захирал гэж байдаг тийм. Тэгээд гүйцэтгэх захирал доошоо өөрийн менежментийн баг удирдаад ингэ явдаг ийм л жишээ байдаг. Нээлттэй байна, хаалттай байна. Бидний хувьд энэ удаагаас энэ жилээс эхлээд гүйцэтгэх захирал гэдэг ойлголт байхгүй болоод удирдлагын багаар гүйцэтгэх захирлын үргийг гүйцэтгэхнэ гэдэг ийм стратегийн шийдвэр гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл удирдлагын баг буюу одоогийн байдлаар 8 хүнтэй удирдлагын баг шийдвэр гаргаад санал хураалтаар гүйцэтгэх захирлын үргийг гүйцэтгэж явах юм удирдлагын шийдвэр гарч байгаа. За энэ нь бол ер нь урт хугацаанд нэгдүгürt Монголдо бас жишг болох болов цааш олон компаниуд бас энэ жишгийг даах болов гэж бодож байгаа. Хоёрдугаар нь бол урт хугацаанд биднэрт маш өндөр value үн цэнийг өгнө гэж харж байгаа. Тэгэхээр дандаа асуудлыг ганцаараа ярьдаг биш, олуулаа ярьдаг, дундын зөв шийдлийг олдог, наартчилсан
ийм засаглал руу компани шилжиж байна гэж ойлгож байна. Олон одоо хувьцаа эзэмшигчтэй компанийг хэрхэн одоо зөв засаглалын хүрээнд удирдах уу гэдэг шийдвэрийг бид нар одоо ард санхүүгийн нэгдлийн төлөөлөл удирдах зүйлийн хурлын шийдвэрээр гаргасан. Тэгэхээр энэ олон групп компани, охин компаниудыг ялангуяа санхүүгийн болон даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын одоо үйл ажиллагааг хоорондын одоо collaboration буюу хоорондоо харилцсан бие биенээ одоо дэмжих групп компани учраас дэмжих зорилгоор бол удирдлагын багийг нь бол одоо удирдлагын багаар одоо удирдах нь зүйтэй юм аа. Зүгээр ганц одоо нэг хүний шийдвэрээр бол одоо бүтэн энэ санхүүгийн зах зээл дээр ажиллах нь бол өөрөө бас учир дутагдaltaй байна гэж дүгнсэн. Тэгээ энэ одоо шинэ одоо засаглалын хэлбэрийг бол одоо хэрэгжүүлэх шийдвэрийг төлөөлөл удирдах зөвлөл гаргасан учраас өнөөдөр ард санхүүгийн нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хурлын одоо гол одоо хөндөх асуудал нь энэ байна. Ард санхүүгийн нэгдэл хавцаад компани өнгөрсөн жил Ард Investment Group буюу AI Group-ийг үүсгэн байгуулсан. За Ард Investment Group нь ард санхүүгийн нэгдлээс тусгаарлаж сэргээгдэх эрчим хүч, ухаалаг, дэд бүтээц, хот байгуулалтын чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, за мөн хөрөнгө оруулалт хийх чиглэлээр ажиллахаар байгуулагдсан. За хөрөнгө оруулалтыг мэргэжлийн төвшөнд цаг үеэ мэдэрч хувьцаа эзэмшигчдтэй алстай, ашигтай төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах боломжоор хангахын тулд байгуулсан гэлээ. За тийм ч учраас AIG хамгийн ихний хөрөнгө оруулах сэргээгдэх эрчим хүчний салбарыг сонгосон юм а. Ирээдүрөө чиглэсэн энэ хөрөнгө оруулалт нь монголчуудыг эрчим хүчний тусгаар тогтнолыг авчрахад хамтдаа гар бие хоролцох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Дэлхийд даяараа ногоон эрчим хүчний шилжилт хийж байгаа өнөө цаг үед Ард Investment Group-т сэргээгдэх эрчим хүчний хүннөө менежмент компанид хөрөнгө оруулахар боллоо. Хөрөнгө оруулалтын гэдэг бол одоо нэгтэл нөгөө талдаа мөнгө санхүү хийхээсээ илүүтэй хоёр тал хамтран ажиллах стратегийн түншлэл байгуулж тодорхой зорилгын төлөө ажиллах болж байгааг бол илүү тэр талаас нь харуул зүгээр болов уу гэж би бодоод байдаг. Тэгэхээр өнөөдөр бидний хоёр компани нийлээд монголчуудын хувьд хамгийн одоо тулгамдаад байгаа эрчим хүчний салбарт хамтран ажиллая. Гадаад дотоодоос хөрөнгө оруулалт татъя, шинэ технологи оруулж ирье. Энэ гал алдчих гадаага салбарт хувийн хвшлийг татаж оруулъя. Жирийн иргэд ч гэсэн өөрсдөө энэ салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг гаргаж энэ эрчим хүчний салбарт ардчлалыг авчирья. Ард иргэдийн оролцоо одоо хүн бол өөрөө нэг тодорхой хэмжээнд хувьцааг нь аваад мөнгөний хийчихвэл энэ салбартаа илүү их одоо эзний ёсоор хандаад цөмөрөө нэг талдаа ариг гамтаа нөгөө талдаа бол улс орноо энэ эрчим хүчний хувьд тусгаар тогтнолыг нь зарлахад хүн бүрийн оролцоо тийм чухал байгаа энэ үед бидний хувьд бол уриалгыг гаргаад хөрөнгө оруулагчтай татаад одоо энэ салбарын хөгжилд хамтдаа цөмөрөө зүтгэе. За үнэн менежмент компани сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн компани байгаа. Одоогоор болохоор нийтдээ 3 төсөл хэрэгжүүлэхээр згсэн. Энэ дээр болохоор ард санхүүгийн нэгдэл болон AI Group-тэй хамтран хөрөнгө оруулалт босгох. Үүн дээр мөн ард санхүүгийн нэгдлийн группийн хийж буй төсөл хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүч гэсэн төслүүд дээр хамтран ажиллахаар үйл ажиллагаагаа чиглүүлж явуулж байна. За Ард Investment Group буюу манай шинэ төтөн байгуулагдсан ийм компани байгаа. Хуучин Хөвсгөл ХК гэдэг хавцад компани байсан. Энэ компаниг бид нар ард санхүүгийн нэгдээс судалдаж аваад үйл ажиллагааг нь өргөжүүлээд тодорхой чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулахаар одоо зарлж байна. Нэгдүгээрт бол эрчим хүчний салбарт ялангуяа сэргээгдэх эрчим хүч. Одоо манай чинь одоо асуудал их байна шүү дээ Монголд. Хотод жишээлбэл нөгөө эрчим хүчний доголдол, төгжрэл, утаа гэж зөндөө асуудал байна. Хоёрт нь болохоор нөгөө хариуцлага уул уурхай гэж нэг чухал салбар байгаа тийм. Манайх монголчнууд нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 25% нь уул уурхайгаас хамаардаг. Экспортын 90% яадаг мөртлөө ард түмний дунд бол уул уурхай тиймч сайн нэр хүнд байхгүй шүү дээ. Тэр бол янз бүрийн шалтгаантай. Тэгэхээр эндээс нь бид нар хариуцлагатай уул уурхай дэмжиж, ялангуяа орон нутгийн иргэдийн оролцоог дэмжиж,
эдгээр төслүүдийг хариуцлагаар явуулах энэ компаниудад дэмжих гэсэн юм платформ гаргаж байгаа. Платформ гэдэг нь бол уулуурхан бид нар бол компани биш. Хариуцлага уулуурхан компани төслүүдийг санхүү технологийн шийдээр дэмжих. Шууд одоо хөрөнгө оруулагч болоод эсвэл нөгөө одоо уулуурхан төсөл өөрсдөө операт хийгээд операшныг авч яваад ч гэдэг юм уу ингээд явна гэхээр тэр чиглэл рүү бол жоохон туршлага одоо бэлэн биш. Бид нар юугаар тусалж чадах вэ гэхлээр нээлттэй одоо энэ бүрдсэн байгаа бүтцээ ашиглаад группийн доор нээлттэй компани бүтц дээр уулуурхан төслийг одоо амжилттай хэрэгжүүлэх гэж байна. Жишээлбэл баялагтай эзэн байгээд орон нутгийн иргэдийг нь жишээлбэл төсөл хэрэгжиж байгаа аймгийн ч гэдэг юм уу, сумын ч гэдэг юм уу, орон нутгийн иргэдэд нь хувьцаа эзэмших боломжийг нээж өгнө. Тэрийг нь бид нөгөө Crypto Nation төслийнхоо доор хийжсэн одоо хувьцааг токенжуулах ч гэдэг юм уу тэр төслүүдэд ашиглаад тэр одоо туршлага, ноу хау бүх юм ашиглаад бүгдээрээ одоо хувьцаа эзэмших шин байя тэр төслийн орон нутгийн иргэдэд оруулаад бүх стейкхолдеруудаа оруулаад тэгэхээр нөгөө энэ төсөл маань амжилттай явах одоо үе таалга нэгдэж байна гэсэн. Тэгэхээр энэ маань зөвхөн уулуурхайн төсөл дээр ч ихгүй түрүүний дурдсан эрчим хүчний төсөл, ухаалаг хотын төслүүд дээр ч гэсэн бас хэрэгжээд байна. Энэ арга хэмжээ нь зөвхөн компанийн тайлан бус нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх гол талбар болсон юм а. Ард аппликейшнийг Монголын 3 иргэн тутмын нэг нь ашиглаж байна. Харин ард гүйцэтгэл гэхэд 60 мянган хэрэглэгч ашигладаг. Томоохон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компани учраас орчин үеийн технологитой хөл нийлүүлэн дижитал шилжилтийг цаг алдалгүй хийж байна. 2025 онд болохоор ард санхүүгийн нэгдэл нь дижитал шилжилтийн стратеги боловсруулад олон улсын суурь технологийн тэр засаглал мэдээллийн технологи засаглал удирдлагын фреймворкийг загвар болгож авч үзлээ. Өөрсдөө бодиттой үнэлгээ хийж үзсэн. За үүний хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуулт талуудаа бодитоор тодорхойлоод холбогдох арга хэмжээг авсан. За энэний үр дүн нь болохоор яг хөрөнгө оруулалт талаас мэдээллийн технологи дээр бид нэр 5 дахин мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал талаар хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлсэн. За үүнээс гадна бид нар байгууллагын хэмжээнд дижитал шилжилтийг хэрхэн үр дүнтэй хийх үү? За үүн дээр бид нар өгөгдлийг хэрхэн үр дүнтэй ашиглах үү гэдэг дээр дүн шинжилгээнүүд хэлээ суурь бэлтгэл ажлуудыг хангаж ажиллаа. За 2026 онд бид нар энэ ажлаа үргэлжлүүлнэ. Бид нар өгөгдөлд суурилсан харилцагчид үн цэнийг бүтээсэн үр ашигтай, өртөг багтай ийм бүтээгдэхүүн үйлчлэгнүүдийг одоо нэвтрүүлэхэд одоо төлөвлөж байна. За үүнийхээ хүрээнд ч гэсэн дэлхийн нийтээр ярьж байгаа хиймэл оюун ухааны одоо шийдлүүдийг үйл ажиллагаанд үе шатгаар нэвтрүүлнэ. За харилцагчийн бүтээгдэхүүн үйлчлэгэн дээр бас нэвтрүүлнэ. За эхнээсээ бид нэр харилцагчийн танин баталгаажуулалтыг зайнаас өгсөн байна. За үүний үр дүнд бид нэр 4 сарын 8-наас өнөөдөр 30-ны байдлаар 22 хоногийн хугацаанд үндэстээ 13 мянган харилцагчийг танин баталгаажуулалтыг амжилттай хийсэн ийм одоо өндөр агцтай явж байна. Монгол DeFi компани шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийж авдар хэтвчийн сайжруулсан хувилбараа олон нийтэд хүргэлээ. Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллагын жилийн дундаж хүү 40% байна. Энэ нь эрсдэл үйлчилгээгээд олон зардлыг шингээсэн байдаг. Харин авдар хэтвч бол энэ бүх зардлыг үгүй болгохоор дижитал орчинд дундын зуурчлалгүйгээр харилцагчид шууд үйлчилгээ авах боломжийг олгож байгаагаараа онцлог юм а. Энэ хурдлаараа бид нэр автор 2.0 шинэ хөлбөрөө олон нийтэд танилцуулсан. Энэ автор төсөл маань ерөнхийдөө бол дундын зуучлалыг халах, тэгээд технологи, блокчейний даваа талуудыг ашиглан уламжлалт санхүүгийн үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд илүү хямд төсвөр, хялбар мөн өндөр өгөөжтэйгээр олгохыг зорьсон төслөл. Одоогийн уламжлалт санхүүгийн байгууллагууд маань ерөнхийдөө нэг талаас их усүр татаад түүн дээрээ одоо өөрсдийн эрсдлийн зардал, үйл ажиллагааны зардал, ашигын маржин гэх мэтийг нэмээд цаашаа 3 дахь чиглэлд гаргадаг. Тэгвэл энэхүү манай авдар төсөл маань болохоор үүнийг нөгөө ухаалаг гэрээ, блокчейн, яг технологиор шийдснээрээ энэхүү нөгөө ашигын маржин, одоо эрсдлийн сан, үйл ажиллагааны зардлуудыг ер нь халаад шууд хэрэглэгчд хоорондоо нэг талдаа өндөр өгөөчтэй, нөгөө талдаа хямд зардлаар ер нь мөнгө авах боломжтой болж байгаа гэсэн үг. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын 7 хоногийн зөвхөн хувьцаа эзэмшигчдээр хязгаарлагдахгүй шинэ хөрөнгө оруулагчид олон сонирхогч иргэдэд чиглэсэн нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. За тодорхойлбол ардын даатгалаас эхлээд тэтгэвэр лизингээд бүх санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой нэг цагийн үйлчилгээг энэ 7 хоногийн туршид нээсэн юм а.
Яг одоо энэ салбар дээр бид нэр тэрбумтай тэтгэврт гарыг гэдэг урайн доор хүмүүс санхүүгийн зөвлөх үйлчилгээ өгж байгаа гэсэн. Ерөнхийдөө бол ямар хүмүүс ирж байна вэ гэхээр санхүүгийн боломжоо тэлэх, ирээдүгөө төлөвлөх, хөрөнгө оруулалт хийх зорилготой хүмүүс маань энд ингэж ирээд санхүүгийн зөвлөх үйлчилгээ авч байгаа. Бид нар мөн одоо үр дүнтэй шилийг санал болгоод хамтдаа хөрөнгө оруулалт хийя гэдэг урайн доор энэ үйл ажиллагаа явагдаж байна. 2016 оноос эхлэн хөрөнгө оруулагч үндэстэн чуулганы зохион байгуулж ирсэн ард санхүүгийн нэгдэл нь хүрээгээ 9 дахин тэлж өдгөө 20,000 гаруй харилцагчийг хамарсан санхүүгийн томоохон хөдөлгөөн болж өргөжжээ. Илүү олон хөрөнгө оруулагч үндэстнийг зогслоохын тулд 7 хоногийн турш олон асуудлыг хувьцаа эзэмшигчдийн өмнө хэлэлцэж нээлттэй компани ашиг тусыг боддоор харууллаа. За товчхондоо нээлттэй компани хувийн бизнесээс нийтийн өмч рүү шилжиж илүү том цар хүрээтэй олон улсын жишгт нийлсэн системээр ажиллаж байгаагийн илрэл юм а. Дэлхийд даяар нээлттэй компаниуд хувьцаа эзэмшигчдэд эхний удирлын тайлангаа тавьж байна. За тэд бол хамтдаа хөгжиж, хамтдаа баяжих замыг сонгосон гавьяатангууд. Тэдний дуруун дээр дэлхийн эдийн засаг тогтож байгаа юм а. Нефтийн зах зээлийн жишээг үн баррел нь $100 хүртэл өсөж, за далайн тээвэр шатхууны зардал огцом нэмэгдснээр олон улсын логистикийн өртөг дунджаар 10-аас 15% өссөн нь компаниудад бодит дарамт тулж эхэлжээ. За тухайлбал дэлхийн хамгийн үнэтэй компаниудын нэг болох Apple компани өндөр гүйцэтгэлээ хадгалж 143.8 тэрбум Америк долларын орлого, 42.1 тэрбум Америк долларын цэвэр ашиг олсон. За мөн компанийн нийт орлогын бараг талыг бүрдүүлдэг iPhone-ы борлуулалт 69.7 тэрбум Америк долларт хүрч өссөн байна. За гэвч нийлүүлэлтийн зардал 8-аас 10% нэмэгдсэн байгаа нь орлого зарлагын харьцааг 0.5-аас 1.1-ээр бууруулсан байна. Өөрөөр хэлбэл нефтийн үнийн өсөлт Apple-д шууд бүс нөлөө үзүүлж тээвэрлэлийн зарлыг өсгөх замаар ашигт ажиллагааг шахаж эхэлсэн байна. За тайлан гарсны дараахан хувьцааны үн өссөн ч завдалгүй буцаад тогтворцсон нь хөрөнгө оруулагчид макро эрсдлийг тооцож эхэлснийг илтгэж байгаа юм. За энэхүү нөхцөл байдал Tesla компанийн хувьд илүү тод харагдаж байна. За тус компани 22.4 тэрбум Америк долларын орлого олсон ч цэвэр ашиг ердөө 477 сая Америк доллар буюу за ашиг орлогын харьцаа ердөө 2% байгаа нь зардлын хэмжээ хэр өндөр байгааг харуулж байна. За цаашаа тайлан наривчилж харвал автомашины үйлдвэрлэлийн дундаж зардал $36,000-оос $38.5,000-д хүрч өссөн нь за ойролцоогоор 7% өсөлт. За үүнд тээвэр, түүхийд батарейн нийлүүлэлтийн зардал голлон нөлөөлсөн байгаа юм а. Үүний улмаас тайлангийн дараа хувьцаа богино хугацаанд өсөөд за буцаад буурч хөрөнгө оруулагчид компани урт хугацааны ашигт ажиллагаанд эргэлзэж байгааг харуулжээ. Харин Монголд Эрдэнэс тавталгын хувьцаат компани санхүүгийн тайлангаа танилцууллаа. За өнгөрсөн онд Эрдэнэс тавталгын хувьцаат компани борлуулалтын орлого 5.8 их найдад хүрсэн байна. За гэхдээ цэвэр ашиг нь 2024 онтой харьцуулахад 2-оос 3 дахин буурсан байна. Үүнтэй холбоотойгоор ногдол ашигын нийт дүн 2024 оныхтой харьцуулахад 5 дахин буурч за нийт 786 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэжээ. За тэр дундаа 1002 хувьцааны ногдол ашиг нийт 208.5 тэрбум төгрөгийг хуваарлж за нэг эргэнд 63,242 төгрөгийг олгохоор шийдвэрлээд байгаа юм а. За 2025 онд олсон цэвэр ашигын хэмжээ 1.1 их найд төгрөг, нийт 27.6 сая тонн нүүрсийг борлуулж 5.8 их найд төгрөгийн борлуулалтыг хийсэн байна. За эндээс баялагын санд 595 тэрбум төгрөг харин ус болон орон нутгийн төсөвт 1.7 их найд төгрөгийн татвар хураамжийг төлрүүлсэн байна. За түүнчлэн Эрдэнэс тавталгын хувьцаат компани төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээдэг. За энэ хүрээнд гашуун сухайт ганц мод хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтад өнгөрсөн онд 253 тэрбум, за тавталгын хувьцаат компани өнгөрсөн онд 285 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус олгожээ. Одоо бүгд найрамд тогтоод улсны нөөцийн зах зээл дээр бол үнийн уналт бол 2 дахин сүүлийн одоо 5-6 жилд байгаагүй хамгийн доод хэмжээнд хүрсэн. За энэтэй холбоотойгоор хэдийгээр Эрдэнэс тавталгын компани нөөцний экспорт 28.7, борлуулалт 27.6 гээд бит хэмжээ буурагч гисэндээ бодит борлуулалтын орлого бол 24 оны 3 тэрбум доллартай харьцуулахад 1.7 тэрбум доллар болж буурсан. За Эрдэнэс тавталгын компани бол 2025 оны хувьд бол ямар ч үсэн бид одоо бит хэмжээгээ бууруулахгүй, одоо борлуулалтын экспортоо бууруулахгүй, за холбогдох өөрсдөө одоо нөгөө төсөв зардлаа бол аль болох хэмнэх одоо ийм одоо бодлого баримтаж ажилласан.
За хамгийн олон буюу 115 мянган хувьцаа эзэмшигчдтэй ард санхүүгийн нэгдэл нь эрсдлээ хуваалцаж ашгаа ил тод тайлагнах замаар иргэдийн санхүүгийн боловсролыг дэвшүүлж байна. За хэдийгээр олон улсын зах зээл дээрх тээвэр шатхууны зардлын өсөлт бүх салбарт мэдрэгдэж байгаач Монголын хөрөнгийн зах зээлд ард санхүүгийн нэгдэл засаглалын шинжилэл болон ногоон эрчим хүч рүү тэмүүлж байна.